Бид Монголын баялаг бүтээгч. Сайн байцгаана үзэгчдээ, баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн шинэ дугаар нийслэл Улаанбаатар хотоос үргэлжлэх хүрч байна. Бидний ирсэн газар бол Боржин чулуу компани маа. Энэ байгууллагын хувьд Боржин чулуугаар олон зууны насжилттай урлагийн бүтээл тойрогдгаараа онцлог юм аа. Ингээд уран гартаа сэлбэрчдээс бэлтгэсэн нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ. Монголчууд сэлбэрийн ариун баялаг өвтэй. Мод, яс чулуу, төмөр зэрэг бүхий л төрлийн материалаар уралсан хосгийн үнэт бүтээлүүд олон бий. Баялаг бүтээгчдийг дэмжин төслийн багийнуудаа чулуун сэлбэрийн үйл ажиллагаа эрхэлдэг Боржин сувраг компаниг онцолж байна. Байгалийн Боржин чулуугаар хосгийн нандин бүтээл уралдаг энэхүү компаниг төвшин жаргал хэмээх сэлбэрчин залуу байгуулжээ. За, миний би сэлбэрч төвшин жаргал байна. Тэгээд 1996 оноос 2001 оны хооронд соёл урлагийн их сургуулийн сэлбэр анги төгссөн. Тэгээд сургууль байхдаа ийм Боржин чулуугаар бүтээл хийх хүсэл мөрөөдөлтэй байдаг байсан. Тэгээд жижиг хэмжээний сэлбэр хийж байхдаа ер нь дотроо бодохдоо багштайгаа ярьж байгаад ийм бүтээлийг ийм том объем хэмжээтэй барилгын гадна гудамж талбайд хиймээр байна. Дандаа тэгж загвар гаргадаг байсан. Тэгээд тэрийг нэг дээдл 1 метр гарангийн өндөртэй ч юм уу дандаа тэгж баримл хийдэг байсан. Тэгээд олон улсын тэмцээнд оролцож Америк яваад тэнд бас нэг аз завшаан тохиож чулуугаар юм хийх хувь заяа тохиолдоо. Тэгээд чулуугаар тэнд 3 жил шахуу юм хийж гаад. Тэгээд ер нь улам чулууны ам чимтэнд орсон доо. Тэнд байж байхдаа олон улсын газрын чулуугаар юм хийж ялаа. Тэгээд чулууны бас нэг яаж цуурдаг, яаж хагардаг, яаж эмтэрдэг, яаж урлуул болдгийг тэр болгоны талаар бас нэлээд юм судалж ирсэн дээ. Тэгээд Монголд ирээд Үүдэн чулуу компанид ерөнхий баримлчаар ажиллаад 6 жил ажилласан. Үүдэн чулуу компанид ажиллаж байхдаа ихтэй байхтайгаа хамтраад чулуун бүтээл хийгээд тэгээд жилээс жилд өдрөөс өдөртөл чулуун баримлын хийх захиалагчийн талаас ч тэр уран бүтээлч бидний талаас ч тэр эскиз гаргахдаа хэмжээ дамжааг нь улам томруулах, улам их монументал болгох. Одоо сүүлийн үед бүр тийм барилгын гадна тал зөвхөн баримлаар тогтохгүй хаалга, одоо барилга жижиг хэмжээний барилгын сүм дугны үүд хаалга, бонхон эдрийг одоо чулуугаар ураж хийж байгаа да. Боржин сувраг компани бүтээлээ уралдаг гол материал нь Боржин чулуу юм. Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын улаан Боржин чулууг ашиглахаас гадна Төв аймгийн Баян Чандан сумын Хайрт хааны шар Боржин чулууг ашиглаж байна. Боржин чулууга олборлох, тээвэрлэх зэрэг бүхий л ажлыг өөрсдөө хийдэг байна. Чулууны давуу тал болохтой зэрэг маш урт удаа настай. Тэгээ манай бидний хийж байгаа нэг 4-5 төрлийн Боржин чулуу байдгийг. Тэрэн дотор манай энэ Эрдэнэ сумын Төв аймгийн Эрдэнэ сумын саарл Боржин чулуу, ширхэг нарийнтай, хатуу. Тэгээд их харьцангуй Боржин чулуулаг дотроо их залуу чулуулаг гэж явдгийг. Тэгээ уур их сайн гардаг ийм чулуу байгаа. Тэгээ одоо ингээ та бүхэн харж байгаа уур гарсан чулуу тэр нь байгалийн наранд ураа яг илэрхийлж чаддаг чулуу гэж байдаг. Чадахгүй чулуу гэж бас байгаа. Их цайвар чулуугаар юм хийсэн юм бол уран ингээ сайн мэдэгдэхгүй мэлих тийм тохиолдол гардаг. Энэ саарл чулуу айгүй тийм нарыг сайн шингээж ур их сайн харагддаг тийм чулуу байгаа. Монгол улс Боржингоор баян бөгөөд манай бүх аймагт Боржин чулуу элбэг байдаг. Боржин чулуу нь алмаасны дараа 2 дугаарт орох үз өндөр нэгтаршилтай. Хамгийн удаанаас жилттэй Боржин сувраг компани хийж байгаа Боржин чулуун сэлбэрүүд нь урт удаанастай нэг үгээр мөнхийн бүтээлийг төрөөж байгаа юм а. Энэ давуу талыг олж харсан хүмүүс ч Боржин сувраг компаниар олон төрлийн зүйлийг хийлгэх болжээ. Бурхан шашны холбогдлолтой суврагууд, арслан зааны баримлууд, хөшөө дурсгалууд гээд чулуугаар хийж болох бүхий л зүйлийг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжинд нийцүүлэн урлаж, бүтээж, сэлбэрлэж, суйрлуулж өгөх хүртэл чанарын өндөр түвшинд хийхийг зорин ажиллаж байна. Манайх чулуугаар сүм шүтээний гадна талын арслан одоо бодит хүмүүсийн баримлууд, нэртэй төртэй хүмүүсийн баримлууд ер нь тэгээд монголчууд юм л хийлгдэг басндоо гэрэл хөшөө, согрох шүтэн, тэмдэглэлт газруудыг чулуун дээр дүрсэлжүүлдэг, түүх дурсгалыг чулуун дээр дүрсэлжүүлдэг гэхэд маш олон төрлөөр чулуунаар захиалга өгдөг болсон.
Тэгээд өөдөг цогцлбарын цогцлборт ажиллавад алдартай хүмүүсийн бүхий баримтууд хүртэл сүүлийн үе чулуугаар хийгдэж байгаа. Манай компаниас Чүлтэн Мавраг, Янда Арслан тэгээд нэртэй төртэй хүмүүсийн хөрөг баримтууд, бүтэн баримтууд их хийгдэж байгаа да. Байгалийн хатуу чулууг урлагийн бүтээл болгоход авиас ур чадвар байхаас гадна сайн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл зайлшгүй шаардлагатай. Тэгвэл Боржин Совраг компани 85 см зузаантай чулууг зүсэх боломжтой том хөрөө, зүсэгч машин, токрын машин зэргийг үйлдвэрлэлдээ суйрлуулсан байна. За манай үйлдвэр чулууны үйлдвэр одоо ийм 2 м-ийн диаметртэй ард харагдаж байгаа өрөө байна. Энд бол одоо яг цэвэр бүтээгдэхүүн 85 санж зузаантай ийм чулуу өрөөлөх боломжтой. Дараагийн маань багаж болгохтойгоо зэрэг хөрөөнөөс гарсан жижиг хавтангуудаан төрлөөр нь одоо хэлбэр оруулж зүсгч машин байж үнэ харагдаж байгаа. Токрын машин дээр янз бүрийн баган зормол материалууд нь юу вэ хийх боломжтой. Хамгийн өндөр нь одоо метр 20 хүртэл. Тэгээ бүдүүн нь бол нэг 50-60 санж, 80 санж хүртэл бүдүүнтэй ч одоо зорох боломжтой. Ямар л бол ямар хэлбэрийн тийм бүтээгдэхүүнийг зорж гаргах ийм боломжтой. Боржин чулууг зүгээр ч нэг барилгын материалуудын манлайлагч мөнх настай чулуу хэмээн нэрлэегүй. Боржин Совраг компани хамт олон хөшөө дурсгалын олон өвийг урлан сэлбэрлэн бүтээжээ. Тухайлбал Даншигын хавраг Чүлтмийн хөшөө 535 м өндөр, Дундгов аймаг Мандал хавхтад байрлаж байна. Хошууч генерал Гүрэн Аргачаагийн гэрэлт хөшөө Сонгон хайрхны 6 м өндөртэй уулын савдаг гэд түүхэн дурсгалт өвийг үлдээхээс гадна сэлбэрч төвшин жаргалын үүдэн чулуу компанид байхдаа их загварыг нь гаргасан Хөвсгөл аймагт байрлах Хөдөлмөрийн Баатар Ширэндвийн баримл, Хөвсгөл аймгийн Мөрөн хот Улаанборжин чулуугаар хийсэн дааман хаалга, Баханга дүүрэг 720 м өндөртэй Хиймрийн цагаан сүлд гэд олон баримлыг олон нийтийн хүртэл болгосон байна. Ботго гонсон хүүхдийн баримлыг хийхдээ айлын удам залгах хүү гэрээ ачаад явж байгааг дүрслэн харуулжээ. Чөлөөт бүтээлийнх нь нэг болох уулын эзэд нэртэй энэ хүү бүтээл нь аргал янгирыг дүрсэлжээ. Өндөр уулын эзэд болсон энэ баримл бас л эзэнтэй болсон байна. Загварын эскизийг гаргахдаа өөрөө ерөөхдөө чөлөөт уран бүтээл маягаар гаргаад тэгээ хийсэн хойно нэг газар бас захиалгаар энэний нэрээс аавъя гэд. Тэгээ хийхдээ бол ерөөсө 2 жил чахуу хийсэн тийм бүтээл баг. Жин гэх юм бол одоо нэг 22 тонн. Ерөнхий утга агуулга нь бол дээшээ тэмүүлсэн те. Ер нь өөдрөг байх, алтан дундаж байх гэж ярьдаг шүү дээ олны дунд. Тийм биш нэг жоохон чадвал нь өөртөө зорилго тавиад нэг жоохон дээшээ тэмүүлэх гэсэн зорилготой тийм бүтээл байна. Тэгээ миний нарад талын бүтээл бол Монголын тоон тушаа занглаа байгаа. Дэлхийн олон уран бүтээлчид энэ Монгол занглааны талаар судалгаа хийдэг. Тэгээ бас энийгээ бас нөгөө хойч үедээ өвлүүлэх одоо манай монгол залуучууд бол нэг үг хэлэхэд монгол уран занглаагаа ерөөсөө мэддэггүй. Ямар учиртай, тайлхад амархан, тэ юм уйдсан байхад мултардгүй тэгсэн мөртлөө тайлхад амархан. Тэгээ энэ занглааг ерөөсөө урлаг болгож бас үлдээгээд ийм цовруул бүтээл хийгээд. Төв аймаг Эрдэнэ сумын нутагт байх Цонжин болдгийн өвлөн их цогцлбарын ажлын ерөнхий зургийг сэлбэрч төвшин жаргал үүдэн чулуу компанид ажиллаж байхдаа гаргаж хөшөөг хийж гүйцэтгэжээ. Өвлөн их цогцлбарыг боржин чулуун хаалгатай том хашаанд байгуулсан. Энэхүү боржин чулуун хаалганда бадамлын ухаа цэцгэн дээр байх соёмд байрлуулж, хоёр талд нь хар цагаан тугны оройг залж, Мандан Бадархын бэлэгдэл басан галыг мөн л боржин чулуугаар урлжээ. Сэлбэрч төвшин жаргалын уралсан бүтээл дотоодын төдийгүй гадаадын жуулчдын нүдийг хужирсан бүтээл болсон байна. Өвлөн хатны хөшөө тун нарийн хийцтэй. Хатны зүүсэн гоёл чимэглэн чулуугаар хийсэн гимээргүй гоёмсог нарийн уртай. Хөшөөний доод хэсэгт уулан үүлэн хийгээр чимэглэжээ. Монгол хатны 13.6 м өндөртөө ийм хөшөө одоогоор дэлхийн хаанч байхгүй. Өвлөн хатан аян дайнаас буцан ирж бүхүүгээ угтаж байгаа бэлэгдлэр бүтээсэн байна. Энэ мэтчлэн сэлбэрч төвшин жаргалын уралсан боржин чулуун бүтээлүүд тодорхой утга бэлэгдэлтэй байхаас гадна залуу хойч үедээ түүхэн дурсгалт өв болон үлдэж байна. Боржин Совраг компани мэргэжлийн сэлбэрчдэр боржин чулуун бүтээл хийх хүсэлтэй олон хүн байдаг юм а. Захиалагчтайгаа бүтээлийнхээ ерөнхий дүр зургийг гаргасны дараа хамт олонтойгоо хэлэлцэж нарийн эскиз зураг гаргадаг байна. Бүхий л хэмжээг сайн гаргасны дараа бүтээл хийхэд хэлбэр болно. Альва бүтээлийн бэлэн болох хугацаа харилцаа адилгүй. Хэмжээ, загвар, сэлбэрийн ажиллагаа зэрэг олон зүйлээс шалтгаалаад хийх хугацаа, хөдөлмөрийн үнэлэмж, тухайн бүтээлийн үнцэн хэмжигдэнэ.
Тэгээ манай компани даваад бол ерөөсөн материал татхаас авахгүй болоод бүхэл ажлаа өөртөө хийж материал татах, загвар дээр ажиллах, загвараа өөртөө гүйцэтгэсэн юугаа өөртөө очиж суйрлуулах. Хийсэн бүтээлээс урамшуул аавна гэдэг чи одоо урлагийн бид нарт бол маш гоё юм шүү дээ. Одоо нэг алга таших баярлаа сайхан боллоо. Ирсэн зочид хийлгсэн юм харчаад ёстой баярлаа сайхан болж байгаа хэлэхэд бид нарт одоо яг том шагнал байдаг шүү дээ. Яг тэг юмаа дуусгачаад урлагийн хүмүүс чинь яг урлагийн бид нар чинь бас нэг юмаа дууссан хойно харж хахад тийм тэгчдэг байж энийг нэг өшөө ингэмээр юм байна. Өшөө ингэж дийшлүүлмээр юм байна гэд сэтгэл төрдөг ч гэсэн тухайн юмаа хийчээд яг ард нь гарчаад хил захиалагчаасан урмыг сонсоо сууж хад бид нарын хувьд маш гоё тийм аз жаргалтай байдаг шүү дээ. Тийм миний бие бас чулуугаар уран бүтээл тойрож ихснээс хойш Оросын холбооны улсад бас эх орны дайны үеийн Гурван баатрын баримлын хөрөг баримл дээр бас ажиллах хувь заяа тохиосон тэрнийг бас хийсэн. Одоо Хятадаас бас захиалга орж ирж байна. Түүний загвар дээр бас ажиллаж байгаа. Гадаадын орнууд бас нэг чулуун баримлын фестивал гэж болдгийг. Олон улсын тэмцээн. Тийм юмд бас ирж оролцоод гэсэн бас урилганууд эхнээсээ ирж байгаа. Тэгэл улам тэгэл нэг тийм юмд яваад ирэхлээр улам шин санаа төрөөл улам бие бас нэг ингэх хэвээр байна, ингэж өөрчлөх хэвээр байна. Тэгэл улам дэвшиж Монголынхаа ирээдүйн хөгжил цэцгэлтэнд өөрийн гэсэн чадах бүхнээ зориулж чадах хатгаараа хувь нэмэр оруулж ажиллахыг өмнө зорилго болгож ажиллаж байна. Сэлбэрч төвшин жаргал 2006 онд Америкийн нэгдсэн улсад дэлхийн сэлбэрчдийн уралдаанд оролцож 2 дугаар байр эзэлжээ. Монголынхон боржин чулуун урлагийг дэлхийд Монгол брэнд болгон таниулах зорилгоо ийхүү биелүүлсээр байна. Монгол сэлбэрчний гайхамшигт чадварыг хэлийн чанддаж гайхуулж байгаа боржин сувраг компанид мэргэжлийн ур чадвартай сэлбэрчид ажиллахаас гадна сэлбэрч төвшин жаргалын ах トゥ нар мөн ажилтгаа. Удмаараа сэлбэрчүүд байсан учраас залуу үеэд сургаж энэхүү чулуун сэлбэрийн үйл ажиллагаанд татан оруулсан байна. За би энэ ахыхын үйлдвэрт ажилд ороод одоо 3 дахь жилд болж байгаа. Ер нь бол манайх ер нь удмаараа нэг тийм уран бүтээлч гарын төдөө хүмүүс байдаг. Манай өвөгийн ах төрсөн ах нь Хаян Хэрва гэж мундаг дархан хүн байсан. Тэр хүний хийсэн бүтээлүүд нь бол одоо монголчуудад бол их түгээмэл болсон. Орон нутгийнхаа музей төртөл тавигдаастай байдаг. За манай өвөө чинь өөрөө алт мөнгөний дархан модоор юм чинь төмрөөний дархан гэж чинь аль ширээр юм чинь. Тэгээд энэ 13 хүүхэдтэй манай өвөө 13 хүүхдийнх нь хамгийн бага нь одоо энэ манай захирал юм байгаа. Одоо манай аавгах. Тэгээ ахтайгаа би чинь хүүхд байгаасаа л юм зурвал дагаад зураа суучдаг. Юм хийсэн ч гэсэн гар уруугаараа зүрээс нь бариад өгчдөг тийм байж байгаад. Тэгээ ер нь урлаг дуртай болоод тэгээд ахтайгаа их олон том бүтээл дээр ажиллаж. Тэрнээсээ урам аваад ер нь цаашдаа тийм ажиллах тийм юутай урам зоригтой болсон да. Тэгээ манай компанид одоо 12 надтай нийлээд 12 хүн ажиллаж байна. Компанийнхандаа тэгээд бас баярлалгаа хэлье. Манай компанид бас мэргэжлийн сэлбэрчид байгаа. Тэр дундаа манай ах トゥ нараас бас нэлээд хэдэн хүн бий. Тэгээ нэг мэдрэмжтэй хүмүүс чинь юмд айгүй хордоо яадаг. Тэгээ сэтгэл сайн шингээгээд сэтгэлээ сайн байгаа хүн бол дороо сайжирдаг. Манай компани ажилчид одоо харьцангуй жигдхэн гой сайжирчихсан. Наттай хамт хөр зэрэг сайжирж байна да. Сүүлийн жилүүдэд боржин чулуугаар боржин чулуун зам хийж байна. Боржин чулуун нь хамгийн нэгт хатууд тэсвэртэй чулуулгуудын нэг. Тиймээс чулуугаар зам хийхэд олон жилийн насжилттай байхаас гадна ус нэвчүүлэх чанар харьцангуй бага, хүйтэнд тэсвэртэй экологийн бүтээгдэхүүн байж чаддаг юм а. Ингэж боржин сувраг компани түүхийд болсон боржин чулууг үртэсч үлдээлгүй бүтээгдэхүүн болгон ашиглахыг зорж байна. Ийм 10 хэмжээтэй шоо одоо хамгийн эко зам гэж нэрлэгдээд байгаа. Туслах чанарын замуудад ирж тавигдж байна. Явган хүний замууд иш нэгээр одоо хийж байна. Сүүлийн үед дэлхийн нийтээр ингэ эко зам, чулуун зам руу болоод ороод байгаа. Ийм замын бэлтгэцийг хийн. Энэ байгаль даасан голборсон боржин чулуугаан аль болох гүйцэд ашиглах жижиг үйлснүүдийн мозаик хана хөөрхөн тийм жижиг чулуугаар ингэ зүйж хийсэн юмнууд байдаг шүү дээ. Нэг тийм барилгын ханы чимэглэл. Одоо тиймэрхүү юмнууд хүртэл ингэ хийхэд зин бүтээгдэхүүн ерөөсөө хаягдлаад болохоор гаргахгүй байх. Мөрөл болж байгаа юм бол ер нь сүүлд нь хаягдлагаад энэ материал гарахгүйгээр тэрийг нунтаглаад өрүүлээд янз бүрийн завуутай хойлоод бялтаа хийчих жирн арга юу байна уу? Ямар нэгэн тийм хаягдлал гаргахгүй ажиллах зорилт тавьж байгаа да манай үйлдвэр.
Боржин сувраг компани хийдэг нэг зүйл бол шавран баримлуудын суурь төмөр бэлдэж арматураа гагнаж хамгийн нарийн ширхэгтэй төмөр тороор бүрдэг байна. Максит гэсэн материалаар шаварддаг байна. Одоо хийж байгаа энэхүү бүтээл нь Чингисийн 9 үрлэг юм а. Бодит хэмжээнээсээ 1.2 дахин том хэмжээтэй. 13 дугаар зууны үеийн тэрл ахуй байдал, хувцс хэрэглэл, дүр дүрслэлийг харуулахыг зорьсон байна. Энэхүү бүтээл Хинтээ аймгийн Чингис Тавар рестораны дээвэр дээр тавигдах юм а. Тэгээ цаашдаа улам материалаа өргөжүүлээд одоо ирээдүйн төлөвлөгөө гэх юм бол борчин чулууга улам металлтай хольж барилгын гаднах лого баримл тий. Бүр барилга руу зарим нэг хэсэг нь орсон, гарсан байдаг ч юм уу жоохон орчин үеийн сэтгэлгээд ийм их гоё юм бас мөрөдөж байгаа. Тэгээ яг нэг Монгол үндэсний гэсэн агуулгатай ер нь бас энд хийгдэж байгаагүй манай өвгдөө захмадууд уран бүтээлчид уран баримлчид сэлбэрчид манай хийж байгаагүй бас хэмээн бас нэг хийгээд үзчихсэн гэсэн бодол зорилготой бас нэлээд хэсгийсэн дээр загвар дээр ажиллаж байгаа. Тэгээ дараагийн том бүтээл гэх юм бол Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын соёл амралтын хүрээлэн хэмрийн талбай гэдэг талбайн загвар эскизийг гаргаад тэр маань батлагдаад энэ үйл ажиллана. Тэгээ цаашдын төлөвлөгөө бол үйлдвэрээ өргөдгөх, энэ үйлдвэрээ урлан болгож ашиглаад давхар бас ордон дээрээ барилгын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэл зоох. Тэгээ барилаа материалаа ерөөсөн 100% ашиглах. Өчүүхэн өртөсч хаяхгүй бүгдийг 100% ашигладаг эцсийн бүтээгдэхүүн түүхийд болгодог тийм үйлдвэртэй болохыг зорж ажиллаж байна. Хамгийн хатууч гэлээ хамгийн гоёмсог ур гаргах боломжтой боржин чулуугаар сэлбэр хийдэг энэ хамт олон сэлбэр хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ ихээхэн тоосчлцтой нөхцөлд ажилладаг тул ажлын байранда 5 дахь орчин бүрдүүлэхээс гадна амралтын байр саунд үшиг байгуулсан байна. Эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж соёл урлагийн их санг бүрдүүлэх нэр хүндтэй үйлсэд хөдөлмөр бүтээлээ зориулсан яваа боржин сувраг компанийг бид нэвтрүүлгээрээ дамжуулан дэмжиж ажилласан юм а. Мас агентлаг баялаг бүтээгчдийг дэмжин төслөөрөө ямагт үндэсний үйлдвэрлэгчид дэмжиж ажилтг нь үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж байдаг байна. Би одоо энэ хавраас эхлээд танай баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдэг энэ төслийг ороо ажлын тараал очиад үздэг. Маш гоё. Ерөөсөө ийм юм ерөөсөө бид нарт ерөөсөө манай Монгол орнд дутагддаг байсан байхгүй юу? Яагаад тэгдэг юм бол төр засаг нь яагаад юм хийдэг юм бол гэж би ерөөсөө яг тэгж бодож исэн. Тэгээд ийм гоё төсөл хэрэгжээд эхэлсэн. Наадах чинь маш гоё. Монголд ерөөсөө одоо төр засаг нь хийж чадаагүй байгаа юмыг танай хамт олон хийгээ явж байгаа байхгүй юу? Уг нь та нараас төрүүлээд энэ чинь төр засаг нь хийж явах хэрэгтэй ажил шүү дээ. Тэгэхээр та нараа төрийн өмнөөс төрийн дайтаа сэтгээд төрөөс илүү сэтгээд ийм их ажил хийж байгаа та нарт бас маш их баярлалаа. Бидний ажилд тус тэм болж бид нарыг олонд танилцуулж бидний ажлыг ингэж дэмжиж ажиллаж байгаад маш их баярлалаа. Тэгээ та нарын ажилд ч гэсэн улам их амжилт, амьдралд нааз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монгол орн Мандан Бадар холтгой. Чулуугаар тэр дундаа боржин чулуугаар хэрхэн урлагийн бүтээл төрөвж болдгийг боржин сувраг компани үйл ажиллагаас та бүхэн харсан байхаа. Та бүхний харж байгаа эдгээр чулуун сэлбэрчдийн хөдөлмөр зүтгэлээ шингэн байж уралсан зүйлүүд түүхэн дурсгалт өв болон хойч үед маань уламжлан үлдэж байна. Ингээд Мас агентлаг баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг үзэгч та бүхэндээ эх орондоо үйлдвэрлэл явуулж байгаа нэгэн баялаг бүтээгчийн үйл ажиллагааг танилцууллаа. Нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Би бүхий бүтээлийг орлон